14-р өдөр номын хаан богд зонхов бээр ин өгүүлрүүн би ам болбоос усны хөөслөгөө адил хэмээх тэргүүтэн 2 бадаг номыг Повонха гэгээн бээр татан зохиосноор бэлтгэл үйл ажиллагаанд хотол өдөөлтийг засах ёсыг товчлон хураасан хийгээд мөн урдын номлосон газрын хувааруудыг зарлигласан болоо. Түүнчлэн тэрээр хойтын сайн төрлийн бодиттой арга болсон өвлийн үрийн аймгийн номын аймгийг дахин номлосон буйзаа. Дунд төрлөختөн лүгээ нийтийн мөрийн зэрэг дор оюунаа судлах нь үүнд 2 хэсэгтэй. Нэгт нь нирваны тусыг чухалчлах оюуныг үүсгэх, хоёрт нь нирванд зорчих мөрийн мөн чанарыг нотлон буулгах. Нирваны тусыг чухалчлах оюуныг үүсгэхдээ мөн 2 хэсэгт оршин орчлон нийтийн зовлон санах, хоёрт нь тусын зовлон санах. Урдын дурдсан мэд баг төрлөختөн лүгээ нийтийн мөрийн зэрэг дор шүтснээр 10 хар нүглийг төвчих, санварыг сахиж, улмаар ахуй үесийн зовлонгоос гэтлэж сайн заяанд ганц нэг төрлийг авахнаач тэр төдийгөр хангалтгүй. Үлгэрлвээс нэгэн нөлөө бүхий эрх мэдэлтэн цаазаар ахуулах ялаар шийтгүүлсэн ч гэмт хэрэгтнийг ялыг нь түр хойшлуулсан ч сарын дараа уг цаазыг гүйцэтгэх лүгээ адил болоо. Мөн түүнийг ташуурдах, тарчлаан зовох гэх мэтийн шийтгэлээр шийдэгсэн ч тэрээр цаазаар ахуулах ялаас бүрэн мултраагүй байгаа шүү дээ. Бодисадын явдалд орохуйгаас амгалангийн заяанд дахин учирснаар амгалан жаргаланг төгс идэлсэн ч үхснээр муу заяаны зүдэг зовлонгоор үргэлжид үн удаан тэсэжгүйгээр нэрмигдэг мөн химэн зарлигласан мэд. Хизээ нэгэн цагт сайн үлийн хаалга нь барагдсанаар дахин муу заяанд баталгаадаа унах болно. Тийм учраас зовлонгийн үргэлжлэлийг таслахыг хүссэнээр орчлонгоос арчцад гэтлэж үйлдэх хэрэгтэй. Энэхүү дунд төрлөختний үед нирваны тусыг чухалчлах оюуныг үүсгэх ёстой. Харин түүнийг үүсгэх ёс нь худагтын 4 үнэн хийгээд 12 шүтэн барилдлагын байр байдлыг санахын үүднээс үүсгэх болоо. Гитлэхүй химээх хүлээснээс гитлэхүй буй за. Үлгэрлвээс хүлээс тэргүүтнээр хүлэгдсэн бол түүнээс суллагдахыг нирван химээсэн мэд. Бид бүхэн цовролт жухал авагч цогтсон дээр үүл нисванисыг хүлээсээр хүлэгдсэн аж. Хүлэх ёс нь үүл нисванисаар 6 махбодын эрхтэнд болсон хүсэлт тэргүүтэн 3 орон, амьтны эрхэнд болсон 6 зүйлийн орон буюу 5 мөрийн үндэс хийгээд мөн төрлийн орны эрхэнд болсон умаа тэргүүтэн 4 дор цогцыг авах нь хүлээсний мөн чанартай тул түүнээс гитлэх буй. Ерөнхийдөө орчлон химээхийн утга нь сансрын үзүүрээс нэмэлтгүй тамийн хооронд биеийг авахыг хэлнэ. Зарим ном эрдэм сураагүй хүмүүс орчлон химээх нь төр зургийн орон гэр хийгээд 6 зүйлийн оронд эргэлдэн төрөл авахыг хэлдэгч энэ нь үгийн зөв сонголт байж магадгүй. Гэвч энэ нь бодит орчлон биш юм. Бас хүй зарим дэргэд дахин төрөл авахыг орчлон гэж хэлдэгч 7 дугаар Далай лама галсан жамдсан бээр цовролт чухал авагч цогцос болон түүний төрлийн үргэлжлэл гэж хэлсэн болоо. Энэ нь ч учраас үүл нисванисын эрхээр орчлонд төрөл авах үргэлжлэлийг таслах аваас орчлонгоос гитлэх болов юу. Тэгээд ч ялтан гяндангаас гарах гэмээн түүнээс гитлэхийг хүсэх хэрэгтэй. Хэрвээ гэмт хэрэгтэн бээр шоронгийн гим эрүүг санахгүй бол түүнээс гарахгүй шүү дээ. Түүнчлэн орчлонгоос гитлэхийг хүсэхгүй аваас нирваныг олохын арганд шамдахгүй бидтэй. Тонилохыг хүсэх дор 400 бадагтаас мэрэгдүүд тамаас айн жигээршдэг мэт мөн өндөр язгуураас айх болоо хэмээн зарлигласан мэд орчлонгоос уйтгарыг төрүүлэх ёстой. Түүнчлэн та бүхэн орчлонгийн зовлон зүдгүүрийг санах хэрэгтэй. Түүнийг санах ёсонд худагтын 4 үнэн хийгээд 12 шүтэн барилгын үүднээс санах 2 ёсон бие хэмээн зарлиглжээ. Одоо биебээр эхний ёсыг нь номлон үлдээ. Анхлан ялж төгснөгдсөн бээр Варанисэд номын эхний хүрдийг эргүүлэхийн үест анхны 5 шавнартай хандан өгүүлрүүн. Гэлэнгүүдээ энэ нь зовлонгийн худагтын үнэн болоо.
Энэ нь бүхэн гарахуйн худагтын үнэн болоо. Энэ нь хоригдохуун худагтын үнэн болоо. Энэ нь мөрийн худагтын үнэн болоо. Бурхан багш бээр худагтын 4 үннийг 3-тай 12 байдлаар айлдсан түүхтэй. Ингэснээр тэрээр худагтын 4 үнний хүрдийг эргүүлсэн болоо. Үнэн химээсний учир нь худагтууд ямар мэт үнэн гэж болгоосон учраас тийхүү нэрийдсэн ажээ. Тэгээд ч уг үрийн дарааллаар үлдэх аваас бүхэн гарахуйг урд нь зарлаглах ёстой юм. Гэвч 4 үнний дарааллыг сольсон бөгөөд зовлонгийн үннийг урд нь зарлаглсан учиртай. Яагаад гэвэл зовлонгоос гансарлыг төрүүлэхийн тулд ихэнд нь зовлон үзүүлсэн буй за. Хэрвээ зовлонгоос гансрахгүй бол түүний угийг төвчих хүсэл төрөхгүй шүү дээ. Хэрвээ та бүхэн зовлон хийгээд түүний угаас хагацхыг хүсвэл түүний уг болсон мөр дор хичээх болно биз дээ. Удагтын 4 үнэнийг энэхүү дарааллаар зарлаглах нь шавь нарын анхааран авлагын тэр эрхэн дор жигдрүүлсэн учиртай. Энэ 4 болбаас нирваныг хүсэгч нэгүүдийн твчил авлагын эрхэм уг мөн. Найдрын гэгэнбэр зовлонгийн угийг мэдснээр түүнийг хэрхэн дарах тухай ламын дамжаалгаас өгүүлэхтэй. Өвчнийг танин мэдснээр түүний угийг твчнэ. Өвчнөө эдгэхийн тулд эмийг шүтэж үлдэх мэт. Зовлон уг хоригдохуунууд хийгээд түнчлэн мөрийг мэдэж, твчиж, хүрэх бөгөөд шүтэж үлдэх дүм хэмээн зарлаглсан мэт. Өөрөөр хэлбэл бид бүхэн өвчин тусахын үед түүний шалтгааныг танин барьж, улмаар угийг нь таслахын тухайд эмийг шүтэх хэрэгтэй. 5 дугаар лам далай ламбэр усыг үлгэрлэн зохиохно. Хэрвээ та бүхэн тавтай тухтай унтаж байх үед тань газрын хажуу талд чинь нойтон болох ахуул ямар ч байсан түүнийг зогсоогохыг хүсэхлүгээ адил болоо. Тийм учраас та бүхэн зовлонгийн өвчнөөс гитлэхийн арга дор хичээснээр зовлонгийн угаас хагацхыг хүсэх хэрэгтэй. Харин түүнийг төрүүлэхийн тухайд зовлонгийн угийг эргэлзэн шинжлэх ёстой. Үүнийг гаргах дор хэрхэн зовлонгоор нэрвэгдсэн гэдгээ мэдэх хэрэгтэй шүү дээ. Богд зонхов бээр зовлонгийн үнэний гим эрүүг санах дор эс шамдах ахуул зүүрлэшгүй нирваны тусыг чухалчлахыг төрүүлэхгүй л огоод бүхэн гарахуйгаар хорвоод орох ёсыг эс мэдэх ахуул орчлон хорвоогийн үндсийг таслах ёсыг мэдэхгүй шүү дээ. Энэ ч учраас хорвоогоос уйсах магад гарахуйг шүтэх болно. Энэхүү хорвоод хэрхэн хүлэгдсэн гэдгээ мэдэх хэрэгтэй л хэмээн зарлаглав. Чингээд худагтын 4 үнэн нижгээд нь 4 дор хуваагдана. Зовлонгийн үнэн мөнх бус. Зовлон, хоосон, эзэнгүй дор хуваагдмай. Уг бүхэн гарахуйн үнэн уг, гарахуй, шалтгаан, машид төрхүү хэмээх 4-өөс бүрдэнэ. Хорихуйн үнэн нь хорихуй, амарлангуй, тансаг, сайн, магад гарахуй 4-өөс бүрдэх болоо. Мөрийн үнэн нь мөр, бүтээл, маглал, гаргахуй 4-өөс бүрдэх. Цоврилт жухал авагч цогцос дор амгалан, зовлон, тэгш оршгүй хэмээх 3 мэдрэхүйгээс бүрддэг буй за. Ихэвчлэн хүмүүс цоврилт зовлонгийн зовлонгоос бусад хоёрыг нь зовлон гэж мэддэггүй юм. Урдын нэг нь таринчин бээр гэргийн нартай хандаж өгүүлрүүн. Хэрвээ та нар буруу зүйл хийвээс би бээр ухааныг баригчийн арилсан оронд залрах болно шүү гэжээ. Хожимд хэрээр өвчнөд нэрвэгдэж улмаар үхэх шахахтаа гэргийн нүгүүд нь түүнээс асуух нь аяа таринчин та бээр биднийг буруу зүйл хийсэн учраас ухааныг баригчийн арилсан оронд залрах гэж байгаа юм уу хэмээс нь тэрээр ийм өгүүлрүүн. Хэрвээ би үхэхгүй амьдрах байсан бол ухааныг хадгалагчийн арилсан оронд одохын оронд та бүхэнтэйгээ хамт байх бол юутай сайхан хэмээсэн гэдэг. Азарья мануугийн түүх шиг бид бүхэн орчлонд жаргал бий хэмээснээр тачаалаар зовлонгийн
мөн чанарыг үүсгдэг гэдгийг мэддэггүй шүү дээ. Харин бид чинь зовлонгийн уг болсон бүхэн гарахуйн үнэн мөн хэмээх мэдснээр түүнийг төвчих хэрэгтэй. Үүнд хоёр уг бий бөгөөд үүлийн болон Нисванысын бүхэн гарахгүй болоо. Зовлон луга хагцсны үрийг хоригдохун үнэн гэж нэрлэх буй за. Харин хоригдохун үннийг олохын аргад үйлдэх нь мөрийн үнэн ажээ. Тиймээс хоригдохун үннийг олохын тухайд мөрийн үннийг анхааран авах ёстой. Тийм учраас зовлонг мэдэж үйлдэхийн тухайд их бод мөрийн зэрэгт зарлигласан 8, 6, 3 төрлийн зовлон санах хэрэгтэй. Хүмүүний зовлонг 8 дор хуваасан болоо. 3 нь түгээмэл хуран үйлдэхийн зовлон дор хураасан буй за. Орчлон нийтийн зовлон санах. Үүнд 6 хуваагдсан хэсэгтээ магад үгийн гин. Хэдийгээр бид бүхэн сайн заяанд төрөхнөөч орчлонд л төрөлх авсан учраас хойтын зовлонгоос бүрэн гитлээгүй болоо. Яагаад гэвэл орчлонгийн амгалан жаргалан дор өчүүхэн ч идэвхийн аргагүй. Тэгээд ч бид бүхэн урдын төрлүүдээ жишиж үзвээс дайсан, садан, эцэг их тэргүүтэн нь байраа сольсон байгаа шүү дээ. Эрт урдын цагт нэгэн гэрийн эзэн гэрийнхээ хойно орших нуурын загсыг байнга барьж иддэг байж л дээ. Тэрээр үхснээр гэрийнхээ хойдох нууранд загас болон төрсөн юм. Их нь гэртээ ихэд хорогдсон тул гэрийнхээ хоточ нохоо болон төрсөн ажээ. Хүүгийнх нь эхнэр дайсантай нь явуулсан тул түүнийг алсан буй за. Харин дайсан нь эхнэрт нь дачаасны ирэхээр түүний хүү болон төрсөн гэдэг. Хожим загас болж төрсөн эцгээ барьснаар түүний махыг эдхийн цагт нохоо болж төрсөн их нь загасны ясыг идсэн тул хүүн түүнийг өшгөлсөн болоо. Гэтэл дайсан байсан бяцхан хүүгээ өвөр дээрээ авч байсныг болгоосон шаарий бүү байр. Эцгийн махыг идэх бөгөөд эхийгээ цохих, игүүтгсэн дайсан нь өвөр дээр нь суух, эхнэр нь нөхрийнхөө ясыг зуух, оршлонгийн жам ёс нь ямар марзан юм бэ хэмээн зарлиглжээ. Түгэрч барахгүй хаанд илгээсэн загтлаас. Эцэг нь хүү, их нь эхнэрт урвж, өстөн дайсан нь садан болохол энэ мэдчилэнгээр байраа солих тул инлгээтэй орчлонд магад гэж үгүй болоо хэмээн зарлигласан мэд. Өөрөөр хэлбэл бидний дайсан садан үргэлжид тэр мэд байх гэхийн магад үгүй. Энэ насны эхэнд дайсан байсан хүн насны эцэс садан болох. Харин садан байсан хүн дайсан болох нь олон бий. Түүнчлэн баян цатгалан байсан хүн эд хөрөнгөө дайсандаа булаалгаснаар өчигдөр эд хөрөнгөтэй байсан боловч өнөөдөр гэхэд гуйранч болох нь олонтой үзэгдмүй. Энэхүү жам ёс нь агшин агшнаар уран одох болоо. Повонха гэгэн болжаа химэх гэргитний тухай дэлгэрэнгүй зарлиглав. Гэргитэн балжээ бээр бүсгүйн хүүрийг ороосон могой нэгэн их модыг олон хорхоо шавж идэж байсан. Харилцан адилгүй толгойтой эрлэгийн олон төрлөختөн нэгэн хүнийг зодож байсан. Нарыг чалхалж чадахгүй уул мэт усны мангасын ясыг үздэг гэх мэт. Монголжи бээр түүнд хандан эхнийх нь өөрийнх нь биендээ дор тачаасан бүсгүйн төрөл юм аа. Хоёр дахь нь хувиргын модыг сэрэмжгүйгээр эдэлсэн хүний төрөл буй за. Гурав дахь нь нэгэн анчин хүний төрөл ажээ. Дөрөв дэх нь балжээ чиний урдын төрлийн яс юм шүү хэмээн зарлигласан юм аа. Эрт урдын цагт хааны түшмдүүд хаанаас гэмт хэрэгтнийг хэрхэн шийтгэх тухай асуухаар ирсэнд хаан бээр шатар тоглоод ихэд алгасангүй байсан тул түүнийг хуулийн дагуу цаазаар авахтун хэмээн тушаасан болоо. Тэгээд хааны тушаалаар мөнөөх ялтныг цаазаар аваачжээ. Харин хаан бээр шатар тоглож дуусныхаа дараа
тэрхүү гэмт хэрэгтнийг хэрхэн шийдгсэн тухай асууж гинэ. Чингисэнд түшимдүүд нь гэмт хэрэгтнийг аль хэдийн цаазаар авсан тухайга айлтгсан буй за. Түүнийг сонсоод хаан маш их гимшжээ. Гэсэн ч гэмт хэрэгтнийг шудраг бус шийтгсний үеийн үрээр усны мангасны төрлийг авсан гэдэг. Түүнээс хойш цаг хугацаа өнгөрсөн аж. Хэдэн худалдаачид усан онгоцтойгоо мөнөөх усны мангасын ам руу орохоор ойрт мөгт тэд бүгдээр айнз очоод улмаар аврал одуулцгаажээ. Түүнийг сонссон усны мангас амаа хумайд улмаар үлбэрэн өгсөн юм а. Ингэснээр далайн лус нугууд түүний хүүрийг эрэгт гаргаж хайсан болоо. Тиймээс Гэргитэн Балжибер эхлээд хааны төрлийг авч дараа нь усны мангас сүүлд нь хүний төрлийг эргэшээсэн байгаа биз. Ханашгүй гин эрвэхээ дүрсэнд гөрөөс дуунд зүгий үнэрт заан хүрлцхүйд тачаадаг мэд. Орчлонгийн амгалан жаргалан болбоос давстаа усыг уух тусам улам цангадгал угаатал. Үлгэрлвээс хэрвээ хэн нэгэнд нэг лам мөнгө байх юм бол 10 лам мөнгөтэй болохыг хүсэх юм. Мөн хэрвээ 10 лам мөнгөтэй бол ахаад 100 лам мөнгөтэй болохыг хүсдэг аж. Түүнчлэн 100 лам мөнгөтэй болохын цагт дахин 1000 лам мөнгөтэй болов аваас юутай сайхан бэ хэмээн хүсэн тачих болно. Энэ мэдчилэнгээр хичнээн мөнгөтэй болсон ч ханахын эцгэж огт үгүй. Агуу их цэнгэлийн судраас аяа хаантан минь ээ. Тэнгэрийн хүсэл хийгээд алин хүний хамаг сайн хүсэл алин хийгээд хүсэл тэдгээр бүгдийг нэгэн хүн олохнооч ханаж цадахын хязгаар гэж үгүй шүү дээ хэмээн зарлигласан мэт. Өөрөөр хэлбэл тэнгэр хүмүүний амгалан жаргалан бүгдийг жишиж үзвээс Алаануй хэмээх хаан бэр 4 тэв хийгээд тэнгэрийн орон сэлтэстэй нь эзэг нэнхэн захирдаг байсан ч буйн нь барагдсанаар зөвхөн замбуу тэвд унсан түүхтэй. Тиймэр хүслийг хичнээн эдэлсэн ч ханахгүй их гимээс өөр зүйл үгүй. Хэрвээ та нэг улсыг захирдаг байсан бол дахин 2 дахь орныг эзлэн захирахыг хүсэх болно. Түүнчлэн та чинь хичнээн олон улс гүрнийг захирсан ч ханашгүй болоо. Та бүхэн хэдий чиний хэмжээний эд хөрөнгөтэй байсан ч түүнээс илүү байх бол аштай юуда хэмээснээр түүнийг олж авахын тухайд альжаан байж бүтээхийг оролдох нь гарцаагүй шүү дээ. Хэрвээ та бүхэн ханам мэдэлгүй байх бол хичнээн их эд хөрөнгийг эргэшээсэн ч гуйрнчаас ялгаа үгүй. Эрт үрдийн цагт энэтхэг оронд нэгэн гуйлагчин бэр үнэрлэшгүй эрдэн нолоод улмаар түүнийг өөр нэгэн гуйрнчид өргөх хэрэгтэй гэжээ. Чингээд тэрээр түүнийг салжид хаанд өргөхдөө та болбоос болио мэдэлгүй тул үгээгүй гуйрнч болоо хэмээн гисэн гэдэг. Хэрвээ та бүхэн эд хөрөнгө үгүй байсан ч ханам мэдэлтэй болбоос хамгийн баян мөн. Хаан илгээсэн захидлаасаа хөрөнгө хогшил бүгдээс ханам мэдлийг хамгийн дээд баялаг хэмээн зарлигласан. Болио мэдэл лүгээ төгөлдөр болбоос бодтой эд үгүйч эрхэм баян болоо гэв. Догон замбаа жараа бэр. Ханам мэдэлтний үүдний дэргэд хөрөнгө хогшид хөндлсөн хэртмүй. Хүсэлтэн түүнийг амсахгүй болоо хэмээн зарлигласан мэд ханам мэдэлгүй байх гэмээн ханам хүслэн ханахын эцэс үгүй. Тийм учраас ханан мэдэлгүй байхын их гмийг зарлигласан буй за. Бие ахин дахин орхихийн гин. Ямар ч биеийг авсан сэтгэл баттгахын арга үгүй. Хаанд илгээсэн захилаас Тэнгэрийн хүслийн амгалан машид их. Эсээр уугаас доошх газрын тачаалаас хагтсан амгалан жаргалан олсон чиг дахин унаж нэрмэлтгүй тамийн галын түлш болсноор нажид зовлонгоор тасралтгүй үргэлжлэлийг амсах юм. Наран сарны тэнгэрийн биеийг олсноор биенийхээ гэрлээр тоолшгүй ертөнцийг гэрэлтүүлсэн ч
дахин унснаар зузаан харанхуй твийн завсарт өөрийнхөө гарыг тэнээлгэж хумхийг ч харахгүй л хэмээх зарлигалсан мэт. Өөрөөр хэлбэл бид бүхэн урд нь исүра хийгээд хурамс тэргүүтний биеийг тоошгүй авсан ч ямар ч тус гаргаагүй болоо. Чингээд дахин нэрмэлтгүй там тэргүүтэн болон боол тэргүүтний төрөлд төрсөн буй за. Би үе та нар сарны тэнгэрийн төрлийг авснаар биенийхээ гэрлээр дөрвөн твийг тодрууланхан гэрэлтүүлж байснаа. Дахин үхэж ивүүтэд дөрвөн твийн завсардах зузаан харанхуйн авд төрснөөр өөрийнхөө гарыг тэнэлгэж хумих төдийд ч харах боломжгүйгээр л зовхон. Урд нь тэнгэр хүмүүний төгс идэллийг идэлж үзээгүй гэж нэг ч үгүй бөгөөд аль нэгэн ч төгс идэлсэн сэтгэлд батгүй болоо. Түүнчлэн урд нь тэнгэрийн оронд төрснөөр очир эрднээр хээлж чимсэн суудал дээр сууж мөн их эрднээр уралсан орд харшид сууж байсан ч өдгөө арьсан ширдэг дээр сууж байна шүү дээ. Мөн та хурамст тэнгэрийн төрлийг авсан ч дараа нь гуйрамж болж байсан ч тэгэхээр хурамст тэнгэр болж төрсний ач тус гэж байна уу? Хаан дэлгэсэн загтлаас өндөр язгуурт тэнгэрийн охины хөх бэлхүүсийг өн удаан гараараа илэн таалж байсан ч дахин тамийн мисээр няцлуулж зүсүүлж тасдуулах тэсшгүй зовлон зүдгүүрээр нэрвэгдэх бол юу хэмээн зарлигласан мэт. Урд нь тэнгэрийн оронд төрснөөр тэнгэрийн охид бүсгүүчүүдтэй хамт амгаланг өн удаан амсан байвчиг түүнээс үхэж ивүүтэд тамд төрж аимшигтай тамийн сахиулчдаар хүрээлүүлэн зөөрлшгүй зовлон идэлж байсан болоо. Түүнчлэн тэнгэрийн үхэшгүй мөнхийн аршааныг идлэн байвчиг түүнээс үхэж ивүүтэд буцалсан ширэм уужил байсан. Мөн урд нь та бүхэн хүрдэн орчуулагч хаан тэргүүтний төрлийг авснаар өдий төдий буман айл албат төрийн 7 эрдэн тэргүүтнийг эзэгнэнхэн байсан ч тэр үеийн тусыг ором төдийч үзүүлж чадахгүй шүү дээ. Урд мэд хүслийн эрдэм дор тачаах гэмээн хүсэл тачаалыг улам дээш нь аривжуулснаар түүнд ханахын эцэс үгүй болж улмаар хилэнцгийг хураан муу заяанд унахын гин бий. Миний авралт итгэлт лам их эрдний нугуураас урд нэгэн лам үхэж байхад бусад түүнээс гэрээсээ үлдэхийг айлдах санд тэрээр ийн өчөрөн орчлонгийн ажил үйлдвэрт шин гэж огт үгүй хинэн дахин айлдсан түүх бий шүү дээ. Түүнчлэн бид бүхэн орчлон хорвоод хэдий чинээ биеийг авахын тоогоор төдий чинээ хэмжээний цог учрал төгс эдлэлийг эрхшээж байсан ч ямар ч шим гараагүй. Урд нь бид нар хүрдэн орчуулагч хаан болж төрхийн цагт ердөө бидний өрөөсөн гутлын үн өртгөнд энэ ертөнцийн эрх баялаг бүгдийг нийлүүлсэн ч хүрдэггүй байсан. Түүгээрч барахгүй бид тэр митийн өдий төдий хувцастай байсан ч ямар ч тус болоогүй юм. Хаан хийгээд гуйрамж хоёр зуурдын хагцлаар тэнүүчлэгийн цагт сайн муу хоёр адилхан учрах болоо. Гэвч Женава бэр бидний багш Жовужи тэр митийн биеийг тэргүүлэшгүй авч байсан бүлгөө. Өдгөө бид бүхэн их хөлөгний номыг үлдэж амсаагүй байгаа тул түүнд шамдараа хэмээн зарлигласан мэд хянамгай байх ёстой. Дахин төрөл авахын гин. Хаан дэлгэсэн загтлаас авсан төрөл бүгдийн эхийн тоог арцны үеэр бүхэл болгон тоолох ахуул арвин газар шорооны ширхэгч хүрэхгүй. Ловн Даянбэр уяа гаслангаас ангижрахын оронд дахин тамд төрснөөр улаасч буцалсан ширэм уусна нь уужим их далайн усч түүний хэмжээнд яахан хүрхэл хэмээх зарлигласан мэд. Урд бид бүхэн тамд төрснөөр улаасч буцалсан ширэм уусна нь их далайн уснаас ч их юм. Хэрвээ бид чинь орчлонгийн төрлийн үргэлжлэлийг таслаж чадахгүй ахвал түүнээс ч ихийг уух хэрэгтэй болно. Нохоог хийгээд гахаа болсноор
ариун бусыг эзснийг овоолвоос уулын хаан сүмбэр уулнаас ч өлөмж их болох болоо хэмээн зарлигласан мэд. Урд бид бүхэн нохоо хийгээд гахаа болсноор ариун бусыг эзэн нь сүмбэр уулнаас ч өлөмж болох юм. Хэрвээ бид нар орчлонгийн хязгаарыг таслаж чадахгүй авахвал түүнээс ч өлөмж илүү ихийг идэх болно. Инхри садангаасаа хагцснаар энэлгээтэй орчлонд алин уйлсан. Нүдний нулимсны туслыг хурааваас их далайн савнаас ч халих болоо хэмээн зарлигласан мэд. Өөрөөр хэлбэл урд өмнө бид бүхэн эцэг их тэргүүтэн өмг садан дугаа хагцснаар уйлсан нулимс их далаагаас ч үлэмж болох юм. Хэрвээ бид бүхэн орчлонг тасалж чадахгүй аваас түүнээс ихээр уйлсан болов. Чанагш янагш харилцан тэмцэлцснээр толгоогоо хэргуулж хэрчүүлсэн аль нэг нь овоолвоос машид өндөр болсноор Исурагийн ертөнцөөс хитрэх болмоо хэмээн зарлигласан мэд. Урд бид бүхэн тэмцэлдэж үйлдэснээр дайсандаа ахуусан толгоогоо овоолох гэмээн сүмбэр уулнаас ч өндөр болно. Хэрвээ бид бүхэн орчлон дох төрлийн үргэлжлэлийг таслахгүй ахвал түүнээс үлэмжийг таслуулах нь магадтай. Өд хорхоо болсноор өлсөж эдсэн шороо болон бордоо нь их сүүн далаад юулах гэмээн түүний савнаас ч хайлах болоо хэмээн зарлигласан мэд. Урд бид бүхэн шавар балчигт өд хорхойдор төрснөөр эдсэн ариун бус шороо бордоог их далайн савнд хураасан ч багтахгүй. Хэрвээ бид чинь орчлонгоос гэтлэхгүй болбоос түүнээс ч ихийг идэх болё. Он бол өдөв байр. Та бүхэн дөрвөн далаагаас ч үлэмж ихийн сүг уусан бөгөөд өдгөө игэл төрлөختнийг даган бараацсан орчлонд түүнээс ч үлэмж илүүг уух болмой хэмээн зарлигласан мэд. Урд бид бүхэн орчлонд биеийг ахин дахин авснаар ихийнхээ хөхнөөс хөгсөн сүү дөрвөн их далаагаас ч үлэмж болмой. Хэрвээ бид чинь орчлонгийн төрлийг буцааж чадахгүй бол түүнээс ч илүү ихийг уунаа. Урд баг төрлөختний зоригдлыг санахын дагуу нэгэн удаа үхээд муу заяанд төрснөөр зовлон хийгээд аимшигт зөөрлөшгүй үзэх хэрэгтэй атал дахин тэр мэт төрж үхснээр тоолшгүй зовлон хийгээд аимшигыг амсахыг хэлэх юм аа. Жухамдаа бид бүхэн хилэнцэд хорхоог үзээд айнц очдог шүү дээ. Тэгвэл бидний авсан хилэнцэд хорхойн биеийг овоолох гэмээн сүмбэр уул дугаас ацуу болоо. Хэрвээ бид бүхэн орчлонгийн төрлийн үргэлжлэлийг таслаж чадахгүй ахвал түүнээс ч олон хилэнцэд хорхойн биеийг олон авах хэрэгтэй болдог. Ахин дахин мандан буурахын гин Винайн ишээс хураасны эцэст барагдах, өндрийн эцэст унах, учирсны эцэст хагцах, төрсний эцэст үхэх хэмээснээр эд таваар хураасны эцэст барагддаг, өндрийн эцэст ундаг, хурсны эцэст хагцдаг, төрсний эцэст үхдэг. Гих мэт үйлдсэн дөрвөн эцсийг зарлигласан мэт орчлонгийн хотол чуулган юу адлыг иргэшээсэн ч эцэстэй доройтох болмой. Гівш сампума бэр орчлонд олон зүйлийг эзэмссэн ч түүндээ битгий горил. Тэр бүгд чинь доройтох болно хэмээн зарлигласан буйзаа. Түүгээрч барахгүй бид бүхэн байшин барих, төгс эдлийг хураавчиг тэдгээрээ дайсандаа булгаалгах ч юм уу эсвэл эзэмшихээсээ өмнө өгч ч магадгүй. Бидний багшаавнар хамтран хэдэн жилийн урдчилсан төлөвлөгөө хийдэг боловч бид бүхэн хэдхэн жилийн дараа л хаацах нь магадгүй шүү дээ. 7-р Далай Лама галсан жамц бэр. Өндөрт байсан ч төд удалгүй боол зарц болно хэмээн зарлигласан буйзаа. Хаан дэлгээсэн цагтлаас хурмаст болсноор ертөнцийн тахилын орн болсон ч үүлийн ирэхээр дахин газарт унах болё. Мөн хүрдэн орчуулагч хаан болсноор ертөнцийг захирсан ч эцэстээ боол болмоо хэмээн зарлигласан мэт. Өндөрт орших эсүрэ хийгээд хурмас тэргүүтэн тэр мэтийн хувь заяатай учирсан ажээ. Харин доор орших ертөнцийн алдар нэрэ олзо
хүндлэл тэргүүтэн болбоос ямар ч чимгүй юм. Гүнтэн римбучи бэр. Хуурай нэр алдрын модонд улам дээш авирах гэмээн үзүүрэн нарисч хугармуй. Тиймээс бүслэхийд нь байх нь дээр хинээ зарлилсан мэд. Мөн энэ насанд ч сэтгэлд баттай байхын арга үгүй бөгөөд хаадуудад шорон гянданд суух нь олонтой гарсан шүү дээ. Урд тэсрий сэнжаа жамцаа бэр засгийн газрын бодлогонд олон өөрчлөлт хийсэн нэгэн байсан билээ. Тэрээр эрх баялаг, эрх мэдлэн дэлгэрсэн нөлөө бүхий хүн байсан агаад сүүлд Лавзан хааны дургуутслыг ихэд хүргэсэн тул түүнийг Додлонгийн Тэсэм хэмээх гүүрэн дээр хэдэн хоногийн турш орхижээ. Гэвч хинч түүнд туслаж чадаагүй юм. Түүний хүү болон эхнэр нь гуйранч болсноор тэнүүчлэх хэрэгтэй болсон түүхтэй. Хожим хойно Лавзан хаан өөрөө эзэрхэг түрэмгий зүүн гарын цэрэгт бут цохиуснаар амиа алджээ. Нөхөр өвгөн гин анхлан та бүхэн ихийнхээ умаагаас төрхийн цагт цор ганцаараа төрсөн юм. Завсарт нь та бүхэн өвчнөөр нэрвэгдэхийн цагт цор ганцаараа зовлон инлэгийг амсах болоо. Эцэст нь та үхэхийн цагт тосон доторх ганц ширхэг үс мэд ганцаараа үхэх болно. Хинч тантай цуг зовлонгийг чинь хуваалцахгүй. Бодтой явдалд орох уйгаас дурдвал та бүхэн төрөхдөө ганцаараа төрсөн, түүнчлэн үхэхдээ ч ганцаараа үхнэ. Зовлонг чинь бусд хуваалцахгүй тул тотгорлогч садангаар юугаа хийх юм бэ хэмээн зарлигласан болоо. Зонху богд бэр хэлэхдээ сэтгэлийг батадгаж болшгүй. Орчлонгийн хотол чуулганы гин эрүүг мэдэж үлдэрэ хэмээн зарлигласан мэт. Орчлонгийн амар амгалан хийгээд хотол чуулган юу айдлыг иргэшээсэн ч сэтгэл баттгахын арга үгүй бөгөөс тус үгүй. Түүнчлэн орчлонгийн илгэн садан алс хит бат үгүй. Тэр мэтээр орчлонгийн зовлонг амсах болоо. Хэрвээ та бүхэн орчлонгийн дуусашгүй ёсыг санах болбоос түүнээс сэтгэлээр гансрах болмоо. Ерөнхий орчлонгийн хязгаар байгаа юу? Үгүй юу гэдгийг харгалзахгүйгээр өөрийнхөө орчлонгийнхоо хязгаарыг гүйцээх аргыг үлдэх хэрэгтэй. Хэрвээ та бүхэн өөрийнхөө тусын орчлон болон түүний зовлон хязгаарлахыг хүсвэл урд дурдсанчлан орчлонд авах төрлийн үргэлжлэлийг таслах ёстой хэмээн зарлигласан болоо. Тусын зовлон санах. Үүнд хоёр хэсэгтэй. Муу заяаны зовлон санах. Хоёрт нь сайн заяаны зовлон санах. Муу заяаны зовлон санах нь архинда шартсан хүн арх уухаа болох мэт урд баг төрлөختний үед үүнийг номлож гүйцээсэн бойцаа. Сайн заяаны зовлон санах. Үүнд 3 хэсэгтэй. Хүний зовлон санах, асуурын зовлон санах, гуравт нь тэнгэрийн зовлон санах. Хүний зовлон санах үүнд 7 хэсэгтэй. Төрхийн зовлон санах. Урд номлосон муу заяаны зовлон тэр мэт байх бол тэнгэр хийгээд хүмүүний төрөл нь харьцангуй зовлон багтай бөгөөд нэгэнтэл орчлонд төрөл авснаас хойш өндөр язгуурт төрхнөөч зовлонгоос гэтлээгүй болоо. Бид бүхэн хүмүүн болцсон чиг ном үлдэж түүний тусыг гаргахгүй юм бол маш их зовлонтой. Урд бид бүхэн төрхийн зовлон амссан боловч умааны түүтгэр тэргүүтнэр шалтгаалж бүрэн мартсан юм. Хэдийгээр бид нар түүнийг дурдахгүй байгаа ч хойшид хүний төрлийг ахин дахин авах болбоос төрхийн зовлон амсах хэрэгтэй болно. Тэгээд ч умаад орших болсноор нираалах, хүртлэх хугацаанд 5 үеэс хийгээд би нижгээдийн хувь өсөж томорхын зовлон амсах ёстой. Анхлан сүнс дусал хийгээд цусны голд оршихын үед би энэ тарг мэт байх болоо.
түүний дотор сүнс орших юм. Тэр нь тамийн зис тогоонд чанагдахын зовлон луга адил болоо. Чингээд толгой тэргүүтэн таван гишүүн мөчн овоож томорхын үед модон дээр тэлүүлж татуулах мэд зовлон амсах хэрэгтэй. Гишүүн мөч нижгээдийн ором үлэмжийн зовлонгол нэмэх юм. Хэрвээ ээж тань халуун юм уух, хөдлөх, унтах гэмээн халуун усанд түлэгдэх, салхинд хийсэх, их уулаар нэц даруулах адилын зовлон амсах болоо. Шавь дэлгээсэн захидлаас машидд исэшгүй самхай үнэртэй ариун бус чухал бачим зузаан харанхуйн умайд суух нь там адилын дотор орших луга огт ялгаагүй. Хамаг бие хумхын их зовлонгоор нэрвэгдэх л хэмээн зарлигласан мэт биднийг элдвийн ариун бусаар дүүрсэн савн дотор оруулснаар таглаагаар чанга таглах гэмээн нэг өдөр төдийж сууж чадахын арга байхгүй шүү дээ. Гэсэн ч та бүхэн харанхуй бачуу давчуу ариун бус өмхий самхаа үнэртэй савн дотор 9 сар хагас суух хэрэгтэй болсон юм. Тэгээд та бүхэн 5 хур мэдлийг төрүүлэх бөгөөд умаа дотор суух нь бөөлжис зутгамаар болох тул түүнээс гарахыг хүсэх болоо. Ингэснээр та умаан үүдээр гарахыг шавь дэлгээсэн захидлаас хэлэхэд дилийн тосыг алгуур шахах мэд төрөх гэдэг нь үүнтэй адил биш үү хэмээсэн мэд бидний биеийг зүүнний сүүгчээр татаж гаргах луга адилын зовлон амсах ажээ. Түүнчлэн нираалахын үед үхрийн арсыг амьдаар нь хуу татах хичнээн зөөлөн үлгийн дээр тавьсан ч өргөстэй нүхэн дотор шидэх гаднах салхийг мэдрэх нь хурц хутгаар зүсүүлэх мэд зүдэг зовлон идэх буй заа. Ээжт нь таныг гар дээрээ авах нь болжморыг харцах шүүрэх мэд аимшигтай. Басгүй урд насны чинь эрдэм бүгд баларцснаар бэлгүүн тэргүүтэн алинч байхгүй болох юм. Та идэх унтах явх суухаас янар эхлэн суралцах хэрэгтэй болно. Та бүхэн төрхийн зовлон бясалгахын цагт бусдыг тэр мэтийн зовлон зүдгүүрийг амсаж байгааг үзэх бус өөрсдөө тэр адилаар магадтай төрөх ёсыг санах хэрэгтэй. Түүнчлэн та бүгд төрхийн зовлонг мэдхийн тухайд Говогийн умаанаас гарах судраас уншихад зарим нь төрхийн зовлонг амсаж дууссан учраас гимгүй гэж хэлж болох боловч орчлонгийн хязгаарыг тасдаж чадахгүй болбоос тэсхүүе бэрх төрхийн зовлон хязгааргүй олныг амсах хэрэгтэй болно. Чингээд Повонха гиген тэсхүүе бэрх төрхийн зовлон айлдсан болоо. Өтлөхийн зовлон агуу их цэнгэлийн судраас өтлөх нь гуа үзэгслэн гуа бус болгодог. Өтлөх нь сүр жавхлан хүч чадлыг булаадаг. Өтлөх нь амгаланг булаах бөгөөд бусад бээр басамжилдаг. Өтлөх нь өхүүлэх бөгөөд өнгө зүсийг булаадаг хэмээн зарлигласан мэд сайхан дүрс нь огоот доройтох, хүч чадлан доройтох, эрхтэн доройтох, орон дор төгс идлхэн доройтох, нас нь огоот доройтох тэргүүтэн зовлон зүдгүртэй. Түүнчлэн таны эрхтэн хийгээд бэлгүүн тэргүүтэн аажимдаа хомсдох, би чинь нум мэт мөрийж мөхөх, бүхих, өнгө зүс чинь гандах, босох хийгээд суухад бэрх болох, үс чинь бууралтаж, өдий төдий үрчлээ атраата болох тэргүүтэн машид гуа бус өгсөн гуйранч мэт болмоо. Жавцан Милравагийн нигураас аргамжаа гадас суглах мэт босхын ёс нэг, муур гитэх мэт одохын ёс 2, амтны нуруунд дээрх ачааг газар хаях мэт суухын ёс 3, тэр 3 бүртхийн цагт эмээ минь гадна талын элбийн бие доройтлоо гэж гансрах уу? Гадна талын арьс чинь атраа үрчлээтэй болохын ёсныг доторх мах цус нь барагдаж яс чинь хэрзих луга 2, хэлгий тэнэг дүлий сохор уймраа луга 3, тэр 3 бүрдхийн цагт эмээ минь гуа босыг үзүүллээ гэж хэлгэнэх үү хэмээн зарлигласан мэд. Эдгээр бүгд нь орчлонд оршихын гин буюу. Га дамбын гівш гамаава бэр
Өтлөх нь аажмаар ирдэг нь юутаа сайн. Хэрвээ нэгэн цагт гинт ирэхүүл тэсхийн арга үгүй л хэмээн зарлигласан мэд. Өнгөд урдмал идэр залууд орой унтснаар өглөө эртэх нь тодорхой бус. Хөгшин биетэй зүнсэн байдалтай босхол тэсхийн аргагүй шүү дээ. Тийм учраас та бүхэн эрхтэн бэлгүүн бие тэргүүтэн чинь доройтохоос өмнө амжиж номыг үйлдээрээ. Хэрэг үйлдэхгүй юм бол хөгшөрхийн зовлонгоор нэрвэгдэж хүмүүний биеэ орхихийн үед эрхтэн чинь доройтсноор босож сууж чадахгүй болно шүү дээ. Тэр үед та ном үйлдэж чадна гэж юу? Гүнтэн Римбучи Дамби Домбе бэр хэлэхдээ хөгшөрхөн ариун аршааны усаар толгой дээрээ ирэх авшиг хүртээсэн мэт үс минь цагаан дум мэт цал буурал болсон нь халтар бултар хэрээ угаасан бус. Энэ нь эрлэгийн эзний нулимсэн сум хяруу мэт толгой дээр минь буусан нь тэр. Магнайд гарсан гүн үрчлээ атраа болвоос нялх хүүхдийн тарган өөх бус насны хэмжээ болон олон жил өнгөрснийг эрлэгийн элч зурсан нь тэр буюу намраас нусны тусал байнга гоочих нь сувдан хэлхийг мэрэлзүүлж байгаа бос идэр цогийн сүр жавхлангийн мөс нь нарны элчэнд хайлж байгаа мэт. Шүдний эрхэс унсан нь сүүн шүдээгээж буй бос энэ нь насны идээг идэж гүйцсэн тул идэж үлдэгч багжаа хураалгаж байгаа нь тэр. Ганцхан зүс царай хийгээд өнгө зүс минь сармагчин адилын багийг өмссөн бусаа зээлж авсан идэр цогоо буцааж өгсөн тул гуа бусын үнэн өнгөө үзүүлж байгаа нь тэр. Толгоогоо дохин үлдэх нь бусдыг илэглэж үлдсэн да бус үхлийн эзний бэрээ толгой дээр буусан тул тэсэлгүй тархи минь чичирч байгаа нь тэр. Зам дагуу алхах үед бие минь бүгдийнх нь хятад тэвэнг ирэлцэн хайж байгаа бос энэ нь идэр залуугийн эрднийг газар хаясны дор байдал нь тэр буюу босхын цагт дүрэн хөллөх нь үхрийг илэглэх дуурайж байгаа юм биш. Хөлмөн биеэ даахгүй болсон тул гараараа тулж байгаа нь тэр. Суухын цагт түс тасхийн унах нь нөхөртөө гомдож байгаа бусаа эрүүл мэнд хийгээд сэтгэлийн чагтаг идэр залуугийн чагтагтай хамт тасарсан буюу одохын цагт гуйвж дайвах нь их хүмүүний алхааг дуурайж байгаа бус асар хүнд насны ачааг өөрсөн тул тэнцвэрээ олж чадахгүй байгаа нь тэр. Гар минь байнга чичирхэн инхри эрдэнэ харамлаж байгаа бус гарт байгаа бүхний нэгэн зэрэг эрлэгийн элчэд булаалгаж байгаа нь тэр. Идээ ундааг өчүүхэн идэх нь идээгээ харамлаж байгаа юм биш. Одоодны элч доройтсон тул шингэхгүй болов гэж сэжигдсэн нь тэр. Хөнгөн нэмгэн хувцс өмсөн нь хөнгөлж үйлснээр уралдах гэж байгаа бус биений дотоод хүчээ алдсан тул хувцс ачаа болсон мэт хүндэрсэн мэт цээжний амьсгалд авцаж үлээх нь бусдад тарин уншснаар үлээж байгаа бус амьсгал минь хурдан давцах нь огторгуйд замхрах одын ёр буй за. Ажил үйлдвэр бүгдийг үйлдэх дор зөрүүдлэн үжүүн зан гаргаж байгаа бусаа хөгшөрхийн адаар эзлүүлсэн тул өөрийн ирэхгүй босно нь тэр. Ажил хэрэг бүгдийг мартсан нь хинэггүй томжиргүй байгаа юм биш. Шүтээний эрхтэн минь доройтсон тул дурдах ухаан минь баларцсан нь тэр хэмээн зарлигласан мэт. Цал буурал үс хийгээд үрчлээ атраа тэргүүтэн нь өвлийн эзнэр адлуулахын шинж юм аа. Бас хүү өгөхөөс айх хийгээд сэтгэл зовиртой байхын зовлон зүтгүүр өдий төдий бид би. Өвдгийн зовлон. Агуу их цэнгэлийн содраас үлгэрлвэс дүн өвлийн цасан шуурга өвс мод ойд цэцэрлэгийн өнгийг булаадаг. Түүнчлэн өвчнөн амтны өнгө зүсийг булаадаг. Эрхтэн дүрс хүч гуруулаа доройтмоо хэмээн зарлигласан мэт. Биеийн мөн чанар урвах зовлон хийгээд сэтгэлийн зовиор арвиж хагаад түүнийг хувь нэгсэх ажгүй. Сэтгэлд зохистой орныг төгс идэлхийг хүсэхгүй болно. Сэтгэлд зохисгүй зүйлийг хүсэхгүй ч идэлх хэрэгтэй болмой. Түүнчлэн амь луга хагцах вэ хэмээн сэтгэл тавгүй болох тэргүүтэн зовлонтой.
Биений хүчт ороодох бөгөөд ам хамарч нь хатаж яр заах болно. Хэрвээ та бүхэн хэвтэрт орвол биений чинь хүч алдрах бөгөөд дурдмал өнгөн гандах буй за. Хэрвээ та бүхэн өвдгийн зовлон дэлгэрүүлж үлдэх гэмээн өвчин нижгээд бүрээр хэрхэн нэрвэгдэх ёсыг санах хэрэгтэй. Хүнд өвчнөөр нэрвэгдэхийн цагт гэрээсний үгийгч үлдээж чадахгүй болохын ёсыг санах ёстой. Чингээд пованха гэгэмбэр хаан хүү шонуу дондов бэр өвдөх өдлөх үхэхийн зовлон үзснээр бясалгасан бөгөөд улмаар нирван заларсан ёс тэргүүтнийг зарлилсан буй за. Үхэхийн зовлон. Агуу их цэнгэлийн судраас хэлэхэд үхэж игүүдэх нь цаг хугацааны үйлдэгч. Хайртай гуай хүмүүсээсээ үүр тагцснаар дахиж хизээч уулзахгүй бөгөөд учрахгүй. Модноос навч унах агаад усны үргэлжлэл шиг хэмээн зарлигласан мэт. Та бүхэн төгс идэл илгэн садан нөхөр бие тэргүүтэн гуай хотол чуулган луга хагцах болоо. Үхэхийн цагт зовлон зүдгүүр хийгээд сэтгэл хүчтэй хатгуур амгалангүй болоод тэргүүтнийг амсах буй за. Үхлийг ямар нэгэн аргаар буцаах боломжгүй бөгөөд хаанд өвдөстлэн судраас зарлиглсныг урд үхлийг дурдахын үест номлож гүйцээсэн билээ. Гуайлууга хагцхын зовлон. Та бүхэн лам, шав, илхэн садан, эцэг их, янаг амраг тэргүүтэн инхри хайртай хүмүүстэйгээ цай уухын зуурч хагцаж чаддаггүй нөгөөттэйгээж үүр таацвал түүнчлэн та мяндаг тушаал, эрх мэдэл, эрх баялаг, төгс идэл тэргүүтэн лүгээ хагцах болмоо. Мөн зарим машид гаргагчид сахил санваар луга хагцах мэтийн элдвийн зовлон бий. Хэрвээ энэ мэтийн зовлон зүдгүүр болохын цагт амсах зохисгүй зүйл ирж байна гэж бодож болохгүй. Яагаад гэвэл бид бүхэн оршлон хорвоо дээр оршиж байгаагийн шинж буюу гуай бус луга учрахын зовлон. Гуай бус химээхэн сэтгэл зохисгүй бөгөөд дайсан тэргүүтэн лүгөө учрах, зодуулах, дээрэмдүүлэх, өвчин, ад дон луга учрахын зовлон зүдгүүрийг амсах болоо. Хил аманд өртөх, эрүүл тэмцэл хийх, хааны хууль цаазанд өртөх, хулгайч луга учрах тэргүүтэн хэмжгээсгүй зовлон амсах болоо. Муу нөхцөлтөө учрахын цагт мөн ажил хэргийнхээ дунд байх үед бие сэтгэлийн асар их дарамтыг алжаалаар амсах хэрэгтэй бөгөөд энэ нь орчлон хорвоогийн мөн чанарын гин буюу жишээлбэл илжигний нуруунд дээр дайр шарах гарсан ч хүнд ачаа барааг үүрхтэй хэрэгтэй болдог. Түүний өөрийнх нь мөн чанарын үйл болоо. Хэрвээ тийм бус байсан бол тэр мэтийн зовлон гарахгүй байсан юм. Гэвш бодов байр. Нэгэнтэл 6 зүйлийн төрлийн аль нэгэнд төрөх ахуул өвчин хийгээд үхэл тэргүүтний зовлон гархаажгүй. Өвчний уг нь өвчин бөгөөд үхлийн уг нь үхэл мөн. Эдгээрийг амсах зохисгүй хүмүүст тэр мэтийн зовлон гинэт гарахын арга үгүй. Энэ нь орчлонгийн бэлэг чанар болон түүний мөн чанар нь юм. Бид бүхэн орчлонгоос ямар ч болох хугацаанд гитлээгүй байгаа шүү дээ. Тийм учраас бид бүхэн түүнээс сэтгэл гансарснаар төрлийг төвчих хэрэгтэй. Тиймийн тулд түүний угийг төвчих ёстой хэмээн зарлигласан мэт. Бид бүхэн орчлонгийн зовлонг амсахыг хүсэхгүй гэвээс орчлонгоос гитлэх аргыг чухам үйлдэх хэрэгтэй. Хүссэн зүйлээ эрэлтсэн ч олохгүй зовлон санах. Энэ нь өлсөж цангах хийгээд амжиргааны арган дор шүтснээр дарах, хөрөх, алжаах, айх тэргүүтнийг үл харгалзан амсах ёстой зовлон болоо. Тэгээд ч үлгэрлвээс нэгэн нөлөө бүхий ноёнд чухал хэргийг айлтгахад анхандаа хэрэгээ бүтээхийн тулд маш их анхаарал тавих бөгөөд хожимд тэрхүү хэргийг нааштай шийдэж өгөхгүй бол их зовлонтой болно шүү дээ. Зарим тариачид их жаргалтай байдаг болов уу гэмээн тэд ч зовлонгоор хэтрээгүй болоо. Тариачид ажилдаа явахын тулд өглөө эрт мандах нарнаар босч өдрийн халуунаар нь чарагдаж тоос шороо болон салхиар цохиулах болно. Тэд хөрөнгөө суулгаж гүйцээснээр үрээ хурааж
агуулгатай хийхээс янар хэрүү мөндөр ган гачиг болох болов хэмээн байнга сэжигдэх болно. Хэрвээ тариачид ямар ч хөрөнгө суулгахгүй бол ургац авахгүй тул тасралтгүй сэтгэлийн зовлон амсах буй за. Чингвэл худалдаачид жаргалтай амьдардаг байхаа гэмээн тэд нар бас л зовлонтой. Худалдаачид эцэг их, найз нөхдүүд, үр хүүхдүүдтэй орхиод алс холын орноор тэнэвчлэх хэрэгтэй. Түүнчлэн тэд өдөр шөнө хоёрт тайван амарч чадахгүй. Мөн тэд даваа, гол мөрөн, хавцал тэргүүтнийг давж гатлах болно. Зарим нь ямар ч ашиг хонжоо олохгүй бөгөөд үндсэн хөрөнгөөч алдаж гарцдах нь болоо. Дайсан хулгайч дээрэмчид таарлах ахвал амнасаа ч алдахын зовлонтой. Түүнчлэн эд хөрөнгө үгүй байсан ч зовлонтой. Гуйрнчид өдөртөө жаах юм олж идсэн ч маргааш юу болж олж идэх болдоо хэмээн санаа зовх бөгөөд улмаар эдээ ундаа эрэлцэн одох хэрэгтэй болно. Чингээд хоол унд эрэлцсэн ч олдохгүй зовлонтой. Мөн баян цатгалан байсан ч зовлонтой бөгөөд гуйлагчид гуйсаар заримыг нь авч одно. Бусад эзэлснээр нэг хэсгийг нь авч одно. Зарим ноёдууд булаан авснаар нэг хэсгийг нь авч одно. Тэрч байтугай муур хулганаас янар эд хөрөнгийг чинь хумслах болмоо. Эдийгээр баячууд хурааж хоримтлуулсан ч хадгалж хамгаалах мөн алдаж гарцдахын зовлонтой. Түүнчлэн тэдний тухайд хүмүүс муу хэлэх гих мэтийн зовлон бий. Мөн мужаан, ойдолчин мэтийн гарын дүүгээрээ амьдардаг хүмүүсийн олсон орлого нь тэдний хоол хүнс, хувцас байрны хөлсөнд нь хүрэлцэхгүй гэж гих мэтийн зовлонтой. Түүнчлэн тэднийг хүмүүст хүндлэхгүй учраас зовмой. Тэднийг цээжинд нь омог хийгээд атаархлын түүмэр дүрлцэх тул бас л шанална. Мөн тэд модны зомгол, даавны өөдөс тэргүүтнээс янар зүйлийг хулгайлах хийгээд хоримтлуулж чадахгүй зовлон зүдгүүртэй. Бид мэтийн машид гарагчид хүсэл өчүүхэн ханан мэдлэлтэй байхгүй гэмээн айлд залагдан гүрэм засал хийх нь ч бас нэг л хэлбэрийн зовлон юм. Ноёд түшимдүүд ард түмэн минь амгалантай жаргалантай байгаа болов хэмээгнээч үнэн хэрэгтээ албад иргэдэн зовлонгоос хэтрээгүй л байдаг. Чанаргүй хоол идэх, уранхай навтархай хувцас өмсөх, өөрсдийнхөө эд таваарст өөрсдийн эрх байхгүй, алба улаанд дайчлагдах, муу хүлэгдэж доромжлуулах, ташуурдуулж банздуулах гих мэтийн зовлон зүдгүүрийг амсах ажгүй. Зарим нь бор ходоодоо тижээж чадахгүй тул хүссэн хүсээгүй эцэг их хамаатан садан танихгүй хүмүүсийг бараадах хэрэгтэй болно. Тэрч байтугай зарим нь ганц аяга замбай гурил олоод идчих боломжгүй атал алба татвар торгуул шийтгэлээр нэрвэгдэх буй за. Товчлоос албад иргэдүүд цаг үргэлжид сэтгэлийн дарамт хийгээд хүмүүний насыг альжаал зүдгүүрээр өнгөрөөхийн зовлонтой юм. Чингээд албад иргэдүүд, ноёд түшимдүүд бүгд л жаргалтай байдаг байхаа гэмээн тэр тийм биш болоо. 400 бодогтаас дээдэс нүгүүд сэтгэлийн зовлонтой, доорцныгууд биений зовлонтой. Энэ хоёр зовлон энхүү ертөнцийг өдөр бүр дарах буй за хэмээн зарлигласан мэд. Өөрөөр хэлбэл та орныг цахирсан эзэрхэг агуу их хаан байсан ч бас л зовлонтой. Та нийт олон улс орны хүнд ачаа зовлон ганцаараа үүрэх, улс орны яруу бус маргаан хэрүүлийг ихэвчлэн таны өмнө өрнүүлэхийн зүдгүүр бий. Түүнчлэн та номогтгож амжаагүй байгаа дайсныг сэжигдэх, тэтгээгүй садандаа санаа зовх, хууль цаазанд дарагдахгүй хүмүүсийг сэжигдэх, эрх мэдлээ алдчихгүй хэмээн сэжигдэх тэргүүтний зовлон гэдлэх болоо. Эдгээр бид мэтийн машид гаргагчид өдөрт ганц удаа гүнзэг барьдаг боловч өөрсдөө элдвийн олон ажил хэрэгээр дарах буй за. Товчлоос та бүхэн нэг морьтой бол нэг адууны хэмжээтэй зовлон гэдлэх болно. Ихэвчлэн хүмүүс анхлан уулзахын цагт хинч байсан нэг нэгэндээ яруу сайхан үгийг харилцан хэлэлцэж ээлдэг боловсон харьцдаг билээ. Төд удалгүй хоорондоо хэрэлдэн маргалдаж улмаар нэг нэгийгээ ёжилдог. 7-дугаар далаалам гасан жамц бээр. Дээдэс доордос хар шар хинж байсан эргэн тойрондох орчин сайн муу аль нь ч бай. Хүмүүний зовлон зүдгүүрийг
тэнцүүгээр идэлхэл тиймээс хувь сацуу нөхөд өмгийн үзэгдэл уйтгартайя хэмээн зарлигласан мэт. Гадна талдаа хувцас хунар хийгээд авир ёсон сайн муу байсан ч дотор талдаа зовлон амсах хувь нь сацуу болоо. Бидний суух газар сэтгэлд нийцэхгүй тавилга нөхөд үгүй тэргүүтэн ч юм уу эсвэл орших газар нөхөд эд таваар нь хамгийн сайн байсан ч бас л зовлонгоос хэтрээгүй буй заа. Түүнчлэн бид бүхэн боол зарц шайв нөхөд тэргүүтнээ 100,000 удаа сольсон ч бас л сэтгэлд нийцэхгүй. Бидний сэтгэл зохилдоо нэгч хүн байхгүй бөгөөд нөхөр лүгээ найзалсан ч зовлонгийн нөхрөөс цаашгүй. Ер нь аяг цай уухаас янар зовлон бөгөөд аль нэгч төгс эдэлсэн ч зовлонтой. Хүрээхий тэргүүтэн хамгаач оршихнооч зовлонгийн л орон юм. Бид бүхэн хүрээ хийдэд суусан ч зовлонтой. Чингээд агалгийн бууд газар суух гэмээн арай гайгүй болох болов хэмээн горилсноор одсон ч тэнд ч бас зовлон сэтгэл нийцэхгүй. Тэгээд эргэл мөрөглөөр явах нь жаргалтай байх болов хэмээх нь бас л зовлонтой шүү дээ. За тэгвэл төрсөн нутагтаа буцах юм бол арай дээр байхаа хэмээн санснаар одсон ч бас л зовлонтой. Түүнчлэн бид бүхэн бусадтай хоол унд алдар нэрийн тухай ам хилээ олохгүй маргалтах нь оршлонгийн гим шүү дээ. Биебээр та бүхэн хүмүүний зовлонгийн тухай танилцууллаа. Тэрээр та бүхэн энэ мэтийн номлолыг мэдэхгүй болвоос орон хийгээд нөхөр тэргүүтнийг эрэлтснээр өөрсдийнхөө зовлон улам нэмэх болмоо. Тийм ч учраас бид бүхэн урд номлосон зовлон бүгдийн үндэс нь оршлонгийн гим гэж өгүүлсэн юм. Хэрв та бүхэн оршлонгоос гэтлэхгүй гэмээн урдийн номлосон мэд хэмжээлшгүй зүдэг зовлон амсах болно. Асуурын тэнгэрийн зовлон. Чингвэл асуурт 4 амгалантай байх болов хэмээвээс тэнд ч төрсөн бас л зовлонтой. Хаан дэлгээсэн загтлаас. Асуурын тэнгэрт төрсөн ч мөн чанартай их зовлонтой. Тэнгэрийн цог учрлыг үзснээр атаархах бөгөөд тэдгээр нь оюун ухаан луга төгөлдөр байхнаач түүтгэрээр бүрхэгдсэн тул үннийг үзэхгүй болоо хэмээн зарлиглжээ. Асуурын орших орнол сүмбэр уулын завсарт орших, далайгаас доош байх, гэрэлт, сарны эрхэс, сайн орон, хөдөлгөөнгүй хэмээн 4 хот буй заа. Энэ нь тэнгэрийн орноос холгүй хэмжээнд орших буй заа. Ерөнхийдөө асуурынууд тэнгэрүүдтэй цөөн хідэн хувь сацуу зүйлээс бусад зүйлдер тэмцэж чадахгүй юм. Тэнгэрүүд асуурын үзэгсэлэнтэй бүсгүүчүүдийг булаах болоо. Мөн тэнгэрүүд үхшгүй аршааныг уух тэргүүтний цог учрал ихтэй тул асуурид цаг үргэлжид атаархлын галаар энэлэх болоо. Бид бүхэн дайсныхаа өчүүхэн цог учрлыг төвчж чаддаггүй бидтэй. Тэгвэл асуурид тэнгэрийн их цог учралдоор тэсэж суухын аргагүй болдог гэдгийг хэлэх хэрэгтэй юм. Чингээд асуурынууд атааж өтөөн дээд зэгтээ хүртэл буцлаж улмаар тэнгэрүүдтэй дайтахаар одох болоо. Тэнгэрийн их заан айравана химэх бээр соёогоороо бул чулууг асуурынууд руу шидэх амой. Хэдийгээр асуурынууд тэнгэрүүд рүүгээ мис сум шидсэн ч тэнгэрүүд зөвхөн толгоогоо таслуулахаас янар өөхөхгүй. Харин асуурынуудын биений аль хэсэгт нь мис хүрсэн тохиолдолд өөхөх ажээ. Тийм учраас асуурынууд байнга бут цохигдох агаад ялах тохиолдол гэж байхгүй. Бидний хүмүүний ертөнцид хүч тэнцвэргүй дайн тулаанд орохвол айн жигэршдэг шиг тэгвэл асуурынууд тэнгэрийн хүч ихтэй цэрэгтэй байлдах гэмээн их аимшигтай байна үсттэй. Чингээд асуурынууд өөхөх хүртлээ цаг үргэлжид дайтах хэрэгтэй болдог. Асуурын бүсгүүчүүд бүхнийг үзэгч хэмээх нууранд асуурын цэргүүд ялагдаж улмаар нөхрүүд нь алуулах тэргүүтэн бүхнийг тодорхой үзэх тул гэртээ зовлонгийн инэллээр нэрвэгдсэн сууж байдаг. Хэдийгээр асуурынууд бэлгүүн лүгээ төгөлдөрч үүлийн төөтгөрч шүтээний ирэхээр үннийг үзэх хувь буй. Тэнгэрийн зовлон. Тэгвэл тэнгэрүүд жаргалтай байдаг болов? Хэмээвээс хүсэлт тэнгэрүүд үхлийн ёр бус бахархах
хэрчүүлэх, таслуулах, зүлэгдэхийн зовлонтой. Хаан дэлгэсэн захидлаас 1. Биенийх нь өнгөл гуа бос болох, 2. Суудалтаа баясахгүй болох, 3. Цэцгийнх нь эрхэс хуучрах, 4. Хувцсанд нь хэр тогтох, 5 нь биенээс нь урьд гарч байгаагүй хөлс гарах бөгөөд энэ үхлийн 5 ёр болоо. Өндөр язгуураас үхэж игүүдэхийн 5 ёр. Тэнгэрийн оронд орших тэнгэрүүдэд гарахал түүнчлэн доод газрын хүмүүст ч үхэх бөгөөд дохио ирэх нь үхлийн ёр лугаа адил болоо хэмээн зарлигласан мэд. Холын үхлийн 5 ёр хийгээд ойрын үхлийн 5 ёр гэх нийт үхлийн 10 ёр гарахын зовлон тэдэнд байдаг. Холын үхлийн 5 ёр нь биений дурдмал өнгөнд оройтож, суудал дээрээ суух хүсэлгүй болж, биендээ зүүдэг цэцгсэн эрх нь гандаж, хувцс нь хэртэж, тавт нь биенээс нь хөлс гардаг. Ойрын үхлийн 5 ёр нь биенийх нь гэрэл багасдаг, усанд орох үед биен дээр нь ус тогтдог, хувцсны чимэгнээс нь яруу бус дуу гарч эхэлдэг, нүдээ анивчдаг, нэг газар орших тэргүүтэн үхлийн ёрыг тусах болоо. Эдгээр үхлийн 10 ёр гарахын үед тэнгэрүүд зилүүд буйд газар орилон бахирч элсэн дээр загас шиг хөрвөн хөлбөрөх болно. Чингээд тэнгэрүүд өөрсдийнхөө орны насаар 7 хоног тэрхүү тисхүүе бэрх зовлон амсах болоо. Тэнгэрийн нас 4 махаранзын настай адил тул хүмүүний насаар 350 жил үхлийн ёр тусахын зовлон үргэлжлэх буй за. Тэнгэрүүд 3 үе шатыг өнгөрөөх бөгөөд урдийн үлээр тэнгэрт төрсөн өдгөөгийн тэнгэрийн шүтээн үхээд хамигаа төрөх гэдгээ мэддэг болоо. Түүнчлэн тэнгэрүүд насныхаа эхний үеийг өөрсдийнхөө зовлонг учир шалтгаанд үйлдэснээр магад гарахгүй, мөн бусдын зовлонг учир шалтгаанд үйлдэснээр нэгүүлсэнгүй сэтгэл тэргүүтэн ганц ч болов буйныг үйлддэггүй. Тэгээд ч урд нь хураасан буйнаа идлэн баймайжин бардаг ажгүй, үлгэрлээс 10 цэнгийн үнэтэй орхимж орох. 1 цэнгийн үнэтэй орхимж орох гэмээн урдынх нь буйны үрийг 10 дахин эдлэж байгаа нь тэр. Тэгвэл тэнгэрийн амгалан жаргаланга машид их тул их хэмжээний буйныг бардаг учиртай. Энэ нь учраас бид бүхэн буйнаа хураах үе болбоос буйны үрээ эдлэх цаг бос болоо хэмээн зарлигласан шүү дээ. Ихэвчлэн тэнгэрүүд хойд насандаа муу заяанд ундаг юм. Чингээд түүнийг мэдэх тул тэр нь зовлонг нь үлэмж ихээр арвижуулдаг аж. Тэнгэрийн орон бие, төгс, эдлэл, нөхөд тэргүүтэн, хотол чуулган бүгдээсээ хагацж улмаар муу заяанд төрхөө үзэх тул амьтны тамаас 16 дахин илүү сэтгэл санааны зовлонг эдлэх буй за. Түүнчлэн бид бүхний хойд төрөл сайн муугийн аль нь ч болохыг мэдэхгүй мөртлөө үхэхийн цагт мөн сэтгэл санааны зовлон эдлэх болоо. Гэвч тэнгэрүүд хамигаа төрхөө баттай мэддэг юм аа. Тэд үхэхдээ аяа модон тэрэгт элдвийн цэцэрлэг минь хэмээн гаслангуут дуугаар орилон бархирдаг буй за. Үхлийн ёр туссан тэнгэрийн бусад тэнгэрийн охид бүсгүйчүүд тэргүүтэн хинж байсан түүнийг нэг нүдээрээ харах ч үгүй бөгөөд хүүрвэд төвчж улмаар цор ганцаарнг нь орхих болоо. Үхэх гэж буй тэнгэр урд нөхөрлөж дассан тэнгэртэй хандан чи миний дэргэд жаахан суугаач дээ. Би хойд төрөл рүүгээ явах гэж байна шүү дээ. Очих төрөлд минь зовлон зүдгүүртээ. Одоо би чамайг сүүлчийн удаа хармаар байна хэмээн их өрөвдөлтөй байдлаар хичээнгүйлэн гуйсан ч нөгөө нөхд нь түүнийг нэг нүдээрээ ч болов харахгүй. Харин урдын сайн найз тэнгэр нь холоос урт модны үзүүр дээр цэцгийн эрхэс углаж улмаар түүний хүзүүн дээр нь тавьж хүндэтгэл үзүүлэх ажээ. Тэгээд нөхөр тэнгэр нь ийн өгүүлрүүн чи эндээс үхэж игүүцснээр хүн болж төрөөд улмаар буян хурааснаар дахин тэнгэр болж төрөх болтугай хэмээн ерөөл төдийг талбаас бусдыг үлдэж чадахгүй. Энэ нь түүний гаслан улмаар ихээр нэмэх юм аа. Басгүй буян ихтэй тэнгэрүүдийн сүр жавхлан хийгээд хотол чуулганыг буян багтаа тэнгэрүүд үзснээр бахардах боломоо. Энэ нь тэдгээрийн зовлон хийгээд сэтгэл санааны зовирын суур болдог учиртай. Тэнгэрүүд асуурынуудтай байлдахын үед гишүүн мөчөө таслуулах тэргүүтэн хэрчүүлж алуулахын зовлонтой.
Ирэх ихтэй тэнгэрүүд, ирэх багтаа тэнгэрүүдийг өөрийнхөө орноос хөөх тэргүүтний бас зовлон бий. Хэдийгээр дүрсгүй тэнгэрт үхлийн ёр тусахын зовлон байхгүй ч түгээмэл хуран үлдэхийн зовлонгоор нэрвэгддэг юм. Тэр нь Нисванис луга төгөлдөр бөгөөд түүтгэрээс халахлагдах болоо. Тэнд үхэж ивгүтэх хийгээд тэндээ байнга орших өөрийн ирэхгүй тул дараа нь муу төрлийг авахын зовлонтой юм. Чуулганы ярианаас алимад дүрстэй дүрсгүй тэнгэрүүд зовлонгийн зовлонгоос түр гитэлсэн агаад самаадыгийн амгалан тэдгээр тэнгэрүүд төдий өдий галавт хөдөлгөөнгүй оршихол тэгээд ч орчлонгоос машид гитэлсэн бусаа. Шүтэн түүнээс дахин муу заяанд унах болно хэмээн зарлигласан мэт жишээлбэл дүрсгүй тэнгэрт анхлан төрхийн цагт би төрөл авлаа хэмээх оюун гарснаар дараа нь самаадид тэгш агуулснаар өдий төдий галавт тэндээ орших болно. Эцэстээ үхэхдээ муу заяанд унах тул тэрхүү орондоо байнга орших өөрийн эрхийг олоогүй зовлонтой. Дээд тэнгэрийн шүтэн нь урдын хураасан буйныг барах агаад дахин буян нэмж хураах үгүй тул үхэж ивүүдэд муу заяанд унах болмоо. Тэгээд урдын тус онох бэлгүүдийн үргэлжлэл хаагдах тул бусад амьтадтай харьцуулбал тэнэгээс тэнэг ямар ч бэлгүүнгүй амьтан болох юм. Зарим нь бодиттой самаадыгийн суурийг нирван дор эндүрснээр түүнийг олохын цагт нирваны хутгийг оллоо хэмээдэг. Хожим нь төрөл авах гэж байгаагаа үзснээр нирван байдаггүй юм байна хэмээн басамжлах тул нэрмэлтгүй тамд төрдөг учиртай. Тийм учраас дээд тэнгэрт төрөх нь тамийн зэс тогоонд төрөхөөс ямар ч ялгааг үгүй. Түүний оронд хүмүүний оронд мааны бадмын хумыг уншдаг өтөл бурал эмгэн байх нь хамаагүй дээр. 7 дугаар далаалам гасан жамц бэр. Оршлонгийн 3 орон химээх нь шатаж буй төмөр байшин. 10 зүгт хамгаа одсонч зовлон зүдгүүрээр шатаж түлэгддэг л. Сэтгэл зүрхийг шимшрүүлсэн өөрийн үзэгдлийн ёсонд сууснаар энэ адилын муу оронд хисэн тинөөчлөх үзэгдлэнд гаслантай яа хэмээн зарлигласан мэт энэхүү оршлонгийн хамгийн өндөр орших оршлонгийн үзүүрээс хамгийн доод зэг болох нь нэрмэлтгүй тамийн оронд хамгаа төрөхнөөч улаас ч бадарсан 6 давхар байшингийн дотор орших мэт зовлонгоос ямагт гитлээгүй байдаг. Үлгэрлвээс зуд турхантай үед хүүхэд нялхсууд замбаа гурил гуйсан ч оронд нь манжин авахул тэд нар түүнд хүрэхгүй бөгөөд эн чинь ердөө манжин юм уу гэж хэлэх шүү дээ. Түүнчлэн хамгаа төрсөн ч байдал дээрээ харилцаа адилгүй боловч зовлонгийн мөн чанартай бөгөөд бүгдээрээ жаргал зовлонгийн хувьд тэнцүү юм аа. Довчлоос бид бүхэн 3 төрлийн зовлонгоор завсар зайгүй нэрвэгдэх учраас зовлон гарах ёсыг хурааж 3 зовлон хэмээх зарлигласан буй за. Өдгөө бид бүхэн орчлон хорвоод жаргалтай байна хэмээн бодож боловч тэр нь угтаа зовлонгийн мөн чанар ямагт мөн түүнчлэн бид бүхэн тэгш ялгаагүй оршихнооч мөн тэр нь угтаа зовлонгийн мөн чанартай түлэгдсэн шархан дээр хүйтэн ус асгасан ч төрхөн зур амгалантай мэд болох боловч явандаа бидний тэрхүү амгалантай мэдрэмж нь хувирч зовлон болж ирдэг. Тэр нь уруухийн зовлон ажээ. Түүнчлэн цовирлт мэдрэмжийн амгалан бүгд л төрөл угаа адил төгөлдөр сэтгэл хийгээд сэтгэлээс гарагч хоёр ямарваа нэгэн орон зоригдсноор төрлийн орны цовирлт уруухийн зовлон бид үздэг. Чухамдаа та бүхэн анхлан түлэгдэх гэмээн бодиттой халууны энэлгийг амсдаггүй ч мөн чанар нь халуун болоо. Гэвч та бүхэн шархандаа ус тэргүүтэн халуун хүйтэн мэдрэмжийг хүргээгүй байхад цовирлт амсуурган тэгш орших буй за. Адил төгөлдөр сэтгэл хийгээд сэтгэлээс гаргагчийн орон сэлтэс нөгөөд нь бас 5 Нисванасын бусдын эрхэн дор болсноор хойд төрлийн зовлон болон Нисванасын хөрөнгөл угаа даган барилдах болмоо. Чингээд бүхэн одогчийн муу орныг авснаар түгээмэл хуран үлдэхийн зовлон болдог. Та бүхэн түлэгдсэн шархан дээрээ халуун ус асгаваас халууны зовлон илтэд болох тул энэ нь зовлонгийн хурц амсуурга болмоо. Тэр мэт бие сэтгэл инээлж үйлдэснээр цовирлт амсуургын зовлон хийгээд түүн лүгэ адил төгөлдөр сэтгэл болон сэтгэлээс гаргагчийн орон сэлтэс хоёулаа инэлэх нь зовлонгийн зовлон буй за. Тэгээд ч бидний зовлон мөн химээхэн зовлонгийн зовлон юм.
Түүнчлэн бидний амгалан мөн хэмээх нь уруухийн зовлон юм. Үнэн хэрэгтээ амгалан биш гэдгийн шинж нь бидний амгалан гээд хөөрөмшөж байгаа хөөрөмжлөл нь хэсэг хугацааны дараа алгуур урууж зовлон болдог шүү дээ. Зовлон нь ихэн хэсэгтээ хаагдаж байгаад хожим дараалан алгуур төрөх хүртэлх завсрыг бид бүхэн амгалан хэмээн хөөрөмшөж байгаа юм. Жишээлбэл бид бүхэн сүүдэр сууж байна гэж авч үзье. Хэсэг хугацааны дараа бид чинь даарах тул нарламар санагдах болмоо. Ингэснээр бид нар амгалантай байх юм шиг боловч чухамдаа эн чинь жинхэнэ амгалан биш шүү дээ. Хэрвээ бид зовлонтой байх гэмээр юу ч үйлдсэн тэр нь зовлон улмаар ихээр арвижуулж байдаг. Түүнчлэн бид бүхэн наранд хичнээн удаан суусан ч бидний амгалан хизээч амгалан бос болоо. Хэсэг хугацааны дараа бид бүхэн зовлонтой болсноор дахин сүүдэр суух хэрэгтэй болдог шүү дээ. Хэдийгээр тэр нь илтэд босч бидний зовлон айжамдаа төрсөн тэр. Түүнчлэн аль жаахийн хэсэгт суух нь төр зуур амгалантай мэт боловч босох үед суухын зовлон чинь алгуур хаагдах болоо. Тэр үед босхын зовлон чинь айжамдаа төрхөн илтэд бос бөгөөд эцэстээ зовлонтой болно. Ингэснээр та дахин суух болмоо. Мөн энэ үед босхын зовлон чинь алгуур хаагдах юм. Чингээд та бүхэн явах хэрэгтэй хэмээн боссон ч босхын зовлон чинь айжамдаа илтэд бус хэлбэрээр төрөх болмоо. 400 бадагтаас амгалан хичнээн дээш аривжихч ямар мэд буцааснаар зовлон болмоо. Тэр мэд зовлон дээш аривжихч буцаж амгалан болохгүй болоо хэмээн зарлиглжээ. Цовролт чухал авигч цогцос нь түгээмэл хуран үйлдэх зовлон бөгөөд түүнийг бүтээсний нөхцлөөр зовлон бүгдийн савнд бол юу. Товчлбоос бид бүхэн орчлонгоос зовлон бүгдийг амсах нь чухал авагч цогцыг авснаас шалтгаалах буй за. Тиймээс тамийн халуун хүүтний зовлон идэх нь тамийн чухал авагч цогцыг авснаас шалтгаалмүй. Мөн бэрдийг өсөж ундаасхын зовлон амсах нь бэрдийн чухал авагч цогцыг авснаас гарч байгаа. Түүнчлэн илжигний ачаа бараа ачуулах, ташуурдуулах, зодуулах тэргүүтэн зовлон идэх нь бас л илжигний биеийг бүтээснээр термитийн зовлон идэх савнд болсон тул амсаж байгаа тэр. Товчлбоос үргэст хатгуулахын тэсхүүе бэрх зовлонгоос янар чухал авагч цогцыг авснаар гарч байгаа юм. Тиймээс нүцгэн нуруунд дээрээ өргөстэй ачаа үүрэх болвоос түүнийг газар буулгахаас нааш зовлон лугаа хаацахгүй болоо. Түүнчлэн та бүхэн цовролт чухал авагч цогцыг хүнд ачаанаас хизээд хаацах хүртлээ зовлонгоос нэрвэгдэх нь гарцаагүй. Ямаа Повонха гэгэмбэр гэргитэн балжва бэр хэрхэн машид гарсан ёс монголжибу бэр түүнийг далайн эрэг дээр дагуулж очсноор түүний урд төрлийн ясыг үзүүлсэн балжээ бэр сэтгэл ганцран түүхийг зарлигласан буй за. Чухал авагч цогцос хэмээх нь өргөстэй модноос гарсан галыг өргөстэй модны гал гэдэг мэт. Урдийн чухал авагчийн Нисванисаас гарсан цогцос тул уг босон нэрийг дор нэрийдсэн болоо. Хаан дор харгалцдаг хүнийг хааны хүн шиг чухал авагчийн Нисванис дор харгалцдаг тул цогцос хэмээсэн учиртай. Ямарваа нэг төрлийн им хийгээд цэцгийг гаргадаг модыг тэр төрлийн имийг гаргадаг мод ч юм уу эсвэл тийм төрлийн цэцгийг гаргадаг мод хэмээн нэрийддэг шүү дээ. Бидний чухал авагч Нисванисаас гарсан үрийн нэрийг уг дор зүүсэн болоо. Энэ чухал авагч цогцыг ийм нэрийдсэн 3 учир шалтгаан билээ. Цогцос үүнд ороод зовлон хийгээд Нисванисын муу орныг авах нь цааштад наалдаж байдаг тул түгээмэл хуран үлдэх зовлон гэж байдаг. Хэрвээ тэр цогц нь байх бол хожмын зовлонгийн амсуурга өдгөө байхгүй ч тэр даруй элдвийн үүднээс олон зовлон үүсгэх ажээ. Тийм учраас түгээмэл хуран үлдэх зовлон болбоос зовлон бүгдэд түгэх бөгөөд бусад 2 зовлонгийн үндсэн юм. Энэ ч учраас чухал авагч цогц нь энэ төрлийн зовлонгийн савнд болдог бөгөөд улмаар хой төрлийн зовлонг үүсгэхийн шалтгаан болмоо. Мөн чухал авагч цогцос зовлон бүгдийн дундсаас хамгийн муу юм. Хорвоо хэмээх нь өөрийн эрэхгүйгээр үйлдсэн Нисванисын эрхэнд чухал авагч цогцыг үүргэнд үүрснээр
Орчлонгийн дээд цэг болох орчлонгийн үзүүрээс орчлонгийн хамгийн доод цэг болох нэрмэлтгүй тамийн хооронд дахин төрөл авахыг хэлмүү. Тийм учраас цовирлт чухал авахч цогцыг хорвоо гэж хэлж ч бас болно. Хорвоогоос уйсах нь цовирлт чухал авахч цогцноос уйсах юм. Түгээмэл 3 үйлдэгч зовлонгоос уйсал төрөөгүй гэмээн орчлонгоос уйсаагүй байгаа нь тэр юм аа. Бовон Хагийн үүний тухай дунд зэрэг номлон зохиовоо.